여러분 마음이 내 모든 죄 사함 받고 예수와 동행하는 그 어디나 우리 마음의 죄를 사함 받고 주님과 동행하는 복된 삶을 살 수 있어서 감사하고 Эзний ус гэж хэлсэн. Тэр шиг Ухаалын дуудуу сонсоход үнэхээр Тэнгэрийн хаанчлалд очсон юм шиг азар гахах гэж байна. Тэр пастрын сургаалыг сонсох болно. Тавсуу пастор. манай чуулганы үүсгэн байгуулагч пастрыг энэ дээр өрийн залж байна. Хавгийн самбат санаа. Үнэхээр сайхан өрөө байна. Тийм байгаас тэ. Найрлууны чуулгын хөгжимч сайхан байлаа. Болж байгаа аялал их шиг бүгд гоё байсан ч илүү гоё зүйл бол Бурханы нэгүслэр Бурхан ариун цусаа урсгаснараа бид нэр Тэнгэрийн хаанчлалд очих боломжтой болсон гэдэг тэр үнэнд би маш талархаж байна. Би Библийг маш олон удаа уншиж байсан. Библийг уншингаа энэ Библи дотор Бурханы сэтгэл агуулгдсан байна гэдгийг ойлгосон. Би ч гэсэн маш гэмтэй, нүгэлтэй хүн байсан боловч Библийг уншингаа Библийн агуулгын дотор Есүсийн үхэл гардаг. Есүс нас өдлөө насварсан биш. Бүр ямар нэгэн өвчнөөс олоо насварсан ч биш. Бидний гэм нүглээс олоо насварсан гэдгийг ярьсан билээ. Хавхан загалмай дээр Есүс загалмай дээр цовлогдохдоо өөрийнхөө цусыг урсган байж загалмай дээр цовдлоостойгоор нас барсан байна. Библи бидэнд юу гэж хэлж байгаа вэ гэвэл Есүс бидний гэм нүглийг цагаатгахаар энэ дэлхий дээр мэндэлж ирсэн гэж хэлсэн байдаг. За тэгвэл Есүс загалмай дээр цовдлогдох үед тэр үед бидний гэм нүгэл уучлагдсан нь үнэн үү гэдэг асуудал. Үнэн үү гэдэг тийм асуултууд миний сэтгэл төрдөг байлаа. Баг сургуулиас ахуулаад би эсэнд явдаг байсан ч Библийг тийм ч сайн мэддэггүй байсан. Харин Библийг дахин уншаад байсан чинь Есүс бол Бурханы хүү юм байна. Хоёрдугаарт бидний гэм нүглээс аврахаар ирсэн байна. Тэгээд бидний үйлдэлсэн гэм нүглээсээ болоод бидний оронд заалмай цовдлогдсоноор оронд нь үхэж бидний гэм нүглийг угаасан гэдэг энэ сайн мэдээг сонсоод маш гайхажсэн. Есүс миний төлөө загалмай дээр цовдлогдсон. Бид хүн төрөлхтний төлөө загалмайд
цовдлогдсноор дамжуулан бидний гимнүгэл цаснаас цагаанаар угаагджээ гэж Библи хэлж байгаа. Энэ үннийг бид нар зүрх сэтгэлээс итгэж юм бол нэгүсэл бидэн дээр ирж ажиллаа хийдэг юм байна гэдгийг ойлгосон билээ. Миний бие бүр багасаа баг сургуулиас хуулаад сүмд очиж Библи уншиж эхэлсэн. Нэг удаа уншиж, хоёр удаа уншиж, гурван удаа, дөрвөн удаа уншаад тэгснээс Есүс бидний гэм нүглийн төлөө загалмай дээр цовдлогдсон тэр үзэгдлийг Библиэс уншиж чадсан юм аа. Бидний хийсэн нүглээс болоод Есүс өмнөөс нь загалмайд цовдлогдсон зовж тарчилсан байна. За тэгвэл бидний ганц хийх ёстой зүйл үлдсэн. Юу гэвэл за нулимсаа орсгуулаад уйлал залбирах ёстой биш. Уйлаа залбираа тэргээ давтах ёстой биш. Ром номын 3:23 дээр бүгд нүгэл үлдснээр Бурханы алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан золилт гэдэг нь юу гэсэн үг гэвэл бидний гэмээс аварж өгч ийна гэтэр үйлдэлийг хэлж байгаа. Үнэгүй Бурханы нэгүслэр үнэнгүй зөвтгөгдсөн билээ гэсэн. Энэ ишлэлийн дагуу бид нар бүгдээрээ гимнүгэл үйлдэлсэн хүмүүс. Харин тэр гимнүглийн төлөөсийг авах ёстой байсан. Тэр Есүс энэ дэлхий дээр ирээд бидний авах ёстой байсан бүх ялыг, гимнүглийнхээ ялыг өмнөөс нь авч загалмай дээр цовдлогдсон нас барсан байна. Тийм учраас Библийг дахин уншаад байсан чинь Есүсийн загалмай дээр цовдлогдсон тэр мөчид бидний гимнүглээс болоод цовдлогдсон байна. Дээрээс нь 3 хоногийн дараа дахин амьсан. За тэгвэл бидний гимнүглийн өмнөөс юм байна. Бидний авах ёстой ял. Тэрний өмнөөс би өөрөө ял шитгэлээ хүлээх ёстой байсан бол тамд орох ёстой, тарчлах ёстой, зовох ёстой байсан. Харин Есүс өмнөөс нь загалмай дээр цовдлогдсоноос бараад тэр цагт миний бүх гимнүгэл уучлагдсан гэж Библи хэлж байгаа. Та бүхэн энэ түүхийг сайн сонсоорой. Библиэлд юу гэж бичсэн байдаг вэ гэвэл бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Христ Есүс доторх золилтоор дамжуулан түүний нэгүслэр Бурханы нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Энэ маш хачирхалтай, гайхалтай зүйл. Яагаад гэвэл би өөрөө ямар нэг юм хийсэн гэж бичээгүй байна. Есүс бидний гимнүглийн төлөө загалмай дээр цовдлогдсноор бидний авах ёстой байсан ял хараалыг, бидний авах ёстой байсан гимнүглийг, бидний хүртэх ёстой байсан сүйрлийг бүгдийг нь Есүс золигджээ гэж хэлсэн байна. Энэ Библиэлд байгаа энэ үгнүүд бол Бурханы сүнсээр бичигдсэн үгнүүд юм аа. Мэдээж энийг би бичээгүй. Би бас уншсан. Төдий. Харин сайтар уншиж үзвэл энэ дээр Есүс хэрхэн загалмай зовдогдсон нас орсон талаар маш сайн гарч байгаа. Би өөрөө суурил хүртэж, зовлон авч, яллагдах ёстой байсан би. Миний төлөө Есүс өмнөөс нь зовж тарчлаа, загалмай дээр цовдлогдсон байна. Аамен. Аамен. Библи бидэнд юу хэлж байгаа вэ гэвэл бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Христ Есүс доторх золилтоор дамжуулан Бурханы нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ.
За зөвтгөгдсөн гэдэг нь юу гэсэн үг вэ? Яг тодорхой орчуулбал гим нүгэлгүй гэсэн үг. Ойлгож байна уу? Бидний гим нүглийг бүгдийг уучлсан гэсэн утгатай үг. Би өнөөдөр орой энэ газарт цугларсан бүх итгэгч, эрхэм нандин итгэгч нар та бүхэн. Би пастор хүн учраас багш хүн. Есүсийн талаар дэлхийд даяар өнцөг олон бүрт очиж ярьдаг хүн. Номддог хүн байна. Тэгвэл тэр Есүс бидний төлөө юу хийсэн болоод ингэж яриад байна вэ гэвэл бид нар ууг нь бол зовж шаналлах ёстой байсан. Төрчлөх ёстой байсан. Харин Бурхан өөрийнхөө Есүсийг дэлхий рүү илгээж Есүс чи хүн төрлөختний хийсэн бүх гмийн ялыг оронд нь авч заалмай дээр үхээрээ гэсэн байна. За тэгвэл Есүс яг бодтойгоор энэ хүний амьдарч буй ертөнцид ирээд томоохон загалмай гэдэг модоор ингээд загалмай хийчээд зоосон. Тэрэн дээр нь Есүсийг гар хөлийг нь том хадаасаар зүйрсэн хадаасаар хадаад өгөөсөн байна. Тэгвэл Есүс яагаад загалмай дээр цовдлогдож насрах ёстой байсан бэ? Бидний үйлдсэн гэм нүглээс болоод хүн гэм нүгэл маш их хийсэн. Тэр гэм нүглээс болоод хүн төрлөختөн бол зовх шийтгүүлэх ёстой байсан. Харин Есүс өмнөөс нь шийтгүүлсэн гэсэн үг. Тэгж Есүс өмнөөс нь шийтгүүлснээр Есүс та бүхний гмийг үгүй болгож өгсөн юм аа. Энийг сайтар ойлгох ёстой. Есүс бидний уучлж өгсөн гэд бид нар бүгдээрээ тамд диваачнд ордог юм биш. Яагаад гэвэл Тэнгэрт байгаа Бурхан өөрийнхөө хүү Есүсийг илгээсэн нь үнэн. Тэгээд бидний төлөө загалмай совлогдсон нас орсон байна. За харин тэгэх болсны шалтгаан бол цорын ганц. Хүний хийсэн бүх гэм нүглийн ял шийтгэлийг Есүс өмнөөс нь авч шийтгүүлэх гэж тэгсэн юм аа. Амен. Тодорхой ярих юм бол 2000 жилийн өмнө Есүс энэ газар дэлхий дээр ирээд загалмай дээр цовдлогдсон байна. 2000 жилийн өмнө Есүс загалмай дээр цовдлогдсон учир шалтгаан бол цорын ганц. Юу вэ? Бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Бүгдээрээ нүгэл үйлцсэн гэж байгаа. Тэрний дараа юу гэж хэлсэн бэ гэвэл Христ Есүс доторх залилтоор дамжуулан Бурханы нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Хүн төрөлхтөн нүгэл үйлдсэн болохоос үлдээгүй хүн байгаа юу? Хинч байхгүй. Яг уу жижиг нүгэл баг том нүгэл гэж жоохон ялгаатай байх болохоос нүгэл ерөө үлдээгүй хүн гэж байгаа юу? Байхгүй шүү дээ, тийм ээ. Бүгдээрээ нүгэл үйлдсэн. Харин тэр гэм нүглийг яасан? Бидний үйлдсэн гэм нүглийг яасан? Есүс загалмай дээр цовдлогдсон нас барахтаа бидний авах ёстой байсан шийтгэлийг, бидний авах ёстой байсан хараалыг, бидний авах ёстой байсан гэм нүглийн тэр шийтгэл бүх суйрлыг Есүс авсан гэсэн. Бүгд нүгэл үйлдснээр Бурханы алдарт хүрдэггүй байсан. Христ Есүс доторх залилтоор дамжуулан Бурханы нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Есүс ирээд бидний авах ёстой байсан гэм нүглийн ял шийтгэлийг бүгдийг өмнөөс нь авч золигдсон нас урснаар дамжуулан Бурханы нэгүслэр бидний гэм нүглийг үнэгүй цагаатгаж Есүс өөрийнхөө үхлээрээ биднийг цагаатгаж тэрний дараа биднийг юу гэсэн бэ? Зөвтгөгдсөн гэж хэлсэн. Зөвтгөгдсөн гэдэг нь гэм нүгэлгүй болсон гэсэн үг. Зөвтгөгдсөн билээ гэсэн. За манайхаа бид нар бүгдээрээ энэ над шиг боорол өстэй өвөнөр бас байна. Залуучууд бас байна.
бас хөөрхөн огтуд байна. Бас хөөрхөн залуучууд ч гэсэн харагдаж байна. Гэтэл бид бүгдээрээ гэмнүгэл үйлдсэн хүмүүс мөн билээ. Харин бид бүгдээрээ цорыг аз гэмнүгэл үйлдсэн үйлдэггүй Есүсийг энэ дэлхийд үйлдэггүй нэгэн цорыг аз Есүс л байгаа. Тэр Есүсийг энэ дэлхий рүү явуулаад бидний төлөө загалмай дээр цусаарсгаж нас барснаар дамжуулан өмнөөс нь нас барсан билээ. Амен. Амен. Энэ бол заавал мэдэх ёстой зүйл. Та бүхэн бид бүгдээрээ гэмнүгэл үйлдэггүй хүн гэж байхгүй. Бүгдээрээ нүгэл үйлдсэн тэ. Бидний гэмнүглийн ялыг бид нар өөрсдөө яллагдах ёстой байсан. Харин Бурхан Есүсийг явуулж өгөөд Есүс бол Бурханы хүү. Есүс миний хүү. Чи очоод хүний авах ёстой байсан бүх ял шийтгэлийг өөрөө аваад зовлогдож үхээрээ. Тэгвэл хүний гэмнүгэл цагаатгана. Цаарнаа гэсэн. Есүс 2000 жилийн өмнө энэ газар дэлхий дээр мэндлээд хүн төрөлхтний хийсэн бүхий л гэмнүглийн алдаа зөрчлийг бүгдийг өөрөө нурууныхаа ард үүрээд ертөнцөөс хайсан юм аа. Насарсан. Тэр үед Есүс яллагдсанаар бидний хүний гэмнүгэл бүгдийг Есүс рүү шилжсэн учраас одоо Есүсийн нэрээр бид гэмнүглээс уучлагдах боломжтой болсон гэсэн. Есүс бидний авах ёстой байсан гэмнүглийн төлөө хормоо, буруу зөрчил, алдаануудын төлөө загалмай дээр өмнөөс нь цовлогдсон бүгдийг өөрөө үүрсэн шүү. Амен. За тэгвэл яг нухацтайгаар бодож үзье. Бидний авах ёстой байсан хараал, бидний авах ёстой байсан шийтгэл, хараал, зовлонг Есүс өмнөөс нь авсан гэсэн үг. Амен гэж хэлж чадах нь уу? Библиэлд бас ямар ишлэл байгаа вэ гэвэл бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Өөрөөс Есүс дотор зорилтоор дамжуулан Бурханы нэгүслэр өнөгүй зөвцгөгдсөн билээ. Уучлаарай. Би багасаас өмнө явдаг байсан ч гэсэн би айлын хашаанаас гээд хулгайгаар юм хулгайлж идээд айлын энэ талбайд байдаг алимнаас хулгайлж иддэг байсан. Төмөснөөс бас хулгайлж иддэг байсан. Тэгээд би сүмдэр байнга очиж эзэн минь намайг уучлаарай гэдэг байсан байхгүй юу? Энэ Библийг уншиж үзсэн чинь үнэхээр гайхамшигтай өгнүүд олон байсан. Бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Ингэж чадахгүй бид нар гимнүгэл байгаа учраас гимээсээ болоод ингэж чадахгүй тэгж чадахгүй өөхөөс аргагүй байсан. Харин Есүс дотор зорилтоор дамжуулан Есүс бидний өмнөөс загалмай дээр цовдогдсоноос барснаар дамжуулан ямар хариу бидэн дээр ирсэн бэ гэвэл Бурханы нэгүслэр өнөөгүй. Бас юу гэсэн бэ? Зөвтгөгдсөн гэдэг нь юу гэсэн үг вэ? Зөвтгөгдсөн гэдэг нь гэм байхгүй гэсэн үг. Гэм байгаа юу байхгүй юу? Байхгүй гэсэн үг. Пагосу. Чи бол гимнүгэл үйлдсэн. Чи суурил авах ёстой. Харин Есүс загалмай дээр өмнөөс цовлогдоод чиний гимнүглийг үүрсээд явсан шүү. Тэгвэл гимнүгэл чинь уучлагдсан уу, уучлагдаагүй юу? Нан чи гимнүгэл үйлдсэн үнэ. Гэхдээ уучлагдсан нь үнэн гэсэн үг. Миний гимнүгэл уучлагдсан юм байна шүү дээ тэгвэл. Гэж хэлсэн. Би уншихад тийм байсан. Тэгээд Библийг уншаад байсан чинь
제가 사해진 게 맞네요. 그랬어요. 그 처음에 이제 성경 읽을 때 그랬어요. 근데 Хүн төрөлхтөн бол гэм нүгэл үйлдсэн учраас гэмээс яач чигээд бурхан авармаар байсан гэсэн үг. Би нэг айлаас сандал хулгайлаад ирсэн гэж бодъё. Тэгээд зүгээр болчихгүй шүү дээ. Сандалаа нэг хүн рүү шилжүүл буцаах ёстой шүү дээ, тийм ээ. Хийсэн гэм нүглийнхээ шийтгэлийг авах ёстой гэсэн үг. 나무 집에 가서 의자를 훔쳐가지고 왔다. 사람 받으려면 의자를 갖다 줘야 하지. Бурхан намайг там руу явуулахгүй байгаасэ гэсэндээ 죄를 지어 그 죄가 대가를 тэр гэм нүглийг Есүс рүү цагаатгах чадвартай Есүс рүү явуулсан гэсэн үг. Үр нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс доторх зөвлөлтөөр дамжуулан Есүс бидний авах ёстой байсан хараалыг, Есүс бидний авах ёстой байсан сүрлийг өмнөөс нь авсан учраас Бурханы нэгүслэр үнэгүй бидний гэмнүгэл цагаатгагдаж уучлагдсан гэдгийг өнөөдөр хэлж байгаамаа. Амен. За та бүхэн дээр бид нар гэмнүгэл үйлддэггүй хүн гэж байгаа юу? Байхгүй. Бүгдээрээ нүгэл үйлддэг. Юм хийхгүй тул ямарваа нэг юм хийх ёстой юм биш. Есүс загалмай дээр цовдогдсон нас барснаар гэмнүглийн төлөөсийг төлсөн байна. Тийм учраас бидний хийх ёстой ажил бол ганцхан. Юу байгаа гинэ? Ганцхан юм байна. За, юу вэ гэвэл би худлаа ярьсан, хулгайч хийсэн, алимж хулгайлж иддэг байсан. Яг үүндээ багасаа айлын хашаанаас алимж хулгайлж идэж, янз бүрийн юм хулгайлж идчихсэн. Үнэн. Харин миний гэмийг цагаатгахын төлөө Есүс өмнөөс нь загалмай дээр цовдлогдсон нас барснаар миний гэм нүглийн бүх ял шийтгэл уучлагдсан гэсэн үг. Тиймээс Библи юу гэж хэлж байгаа вэ гэвэл бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Нүгэл үйлсэн юм чинь Бурханы өмнө гарч чадах уу? Алдарт хүрэх үү? Хүрэхгүй шүү дээ, тийм ээ. Христ Есүс дотор зөвлөлтөөр дамжуулан Есүс ирээд бидний гэм нүглийн төлөө өмнөөс нь шийтгүүлээд солигдсныг зорилт гэж хэлнэ. Есүс ирээд загалмай цовдлогдсоноос барахдаа өөр ямар нэгэн зүйлээс болсон биш. Хүний хийсэн нүглээс болоод өмнөөс нь цовдлуулад бүр зовоо тадаасаар гар хөлийн нүдүүлээд асуурсан гэсэн үг. Бидний авах ёстой байсан ял шийтгэлийн хариуг хэн хариуг нь төлсөн бэ? Есүс хариуг төлсөн гэсэн. Бид Есүсгүй байсан бол гэмтээ оцрох байлаа. Бидний авах ёстой байсан гэм нүгэл, бидний авах ёстой байсан хараал, бидний авах ёстой байсан юу гэдгийг те бүгдийг бүх хараал зовлон муухай зүйлийг аваад загалмай дээр цусаа урсгасан. Амен. Амен. Тиймээс бидний авах ёстой байсан бүх гэм нүгэл, хилэнц, шийтгэл, сүрлийг Есүс аваад загалмай дээр шийтгүүлсэн юм бол бидний гэм бүх загалмай дээр төлөгдөггүй юу? Шийтгэл нь төлөгдсөн. Төлөөс нь төлөгдсөн гэсэн үг. Бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Христ Есүс доторх зорилтоор дамжуулан Есүс загалмай дээр цовдлогдсон насарсаар дамжуулан Бурханы нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Зөвтгөгдсөн билээ. Яагаад хүнийг отод зөвт хийж байгаа вэ? Хүнийг яаж зөвтгөн гэж чадах юм бэ? Хүнийг төгс гэж яаж чадах юм бэ? Яагаад гэвэл
Есүс хийсэн учраас, Есүс цагаатгсан учраас. Есүс бидний гэмнүглийн бүх төлөөсийг төлсөн шүү. Уг нь бол бид нар тэр гэмээс болоо зовлон амсаж, шийтгэл амсаж, шаналл амсах хэрэгтэй байсан. Тэр Есүс бүх зовлон шаналлыг авсан учраас бидний амстай бүгдийг авсан байна. 아무도 없고 죄를 다 지었습니다. Уучлаарай. Та бүхнийг дагаад хэлүүлж болох уу? Хамтдаа хэлийг ургаая. Бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. 받은 모든 죄의 형 Бурханы алдарт хүрдэггүй. Христ Есүс доторх залилтоор дамжуулан 사람이 죄를 범하여 Бурханы нэгүслэр үнгүй зөвтгөгдсөн билээ. 안에 За, бид нар нүгэл үйлсэн болохоор нүгэлтэн байна. 하나님의 은혜로 값없이 의롭다 하시고 Харин Есүс ирээд бидний нүглийн өмнөөс нь ял шийтгэл авсан байна. Тэнд 우리가 죄를 хөөрхөн хүн байж болно. Царай муутай хүн байж болно. Хар устай хүн байж болно. 근데 예수님이 Буурал устай болсон хүмүүс байна. Тэр гэм нүглийн шийтгэлийг бид нар авах ёстой байсан. Харин Есүс өмнөөс нь бүгдийг авсан байна. 사람분 아멘. 짧은 Хүмүүсийг 분 энэ чинь 다 죄가 있는 Библи дээр байгаа Бурханы сэтгэл энэ бүгд агуулгдсан байгаа. 예수님이 대신에 Есүс 아멘. бидний төлөө загвар дээр цуглуулад бүх ял шийтгэлийн авсан бол 성경인 та бүхнийг юм нүгэл бүгд уучлагдсан уу уучлагдаагүй юу? 그럼 예수님이 Тэгвэл Есүст итгэж байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл 죽으시는 би юм нүгэл үйлцэн танд орох ёстой. Есүс миний төлөө амиа зэлээссэн учраас харин одоо би гэмгүй болсон. Есүст итгэвэл үнэгүй Бурханы хаашаал орноо. Ингэж Есүст итгэх нь зөв итгэж байгаа хэрэг шүү. 근데 예수 내 죄를 대신했기 때문에 Бид нар өөрийнхөө өвчээр очиж чадах хүн биш. Бид нар өөрөө гэм хийхгүй бай гэж чадахгүй. Бид нар хичээсэн харин Бурханы өмнө ичгүүртэй байдалд орохоос өөр аргагүй байсан. Харин Бурхан бол хүн төрөлхтний өрөвдөд хүнийг тамд ороосоо гэж хүсээгүй. Хүнийг яаж чигээд тамд орохгүй байгаасаа гэж хүссэн. Тэгээд аргаа олсон Есүсийг явуулах. Есүсийг явуулаад бидний гэм нүглийг цагаатгаж өгөх ажлыг хийсэн гэсэн үг. 멸망당한 걸 싫어서 살릴 수는 방법 Библийг тийм учраас би уншиж ойлгосон. Бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс доторх залилтоор дамжуулан үнэгүй зөвтгөгдсөн билээ. За энэ даруул бүгд гэдэг нь өнөөдөр та бид нарыг хэлж байгаа бүгд гэдэг байгаа. Бүгд гэдэг дотор бид нар бүгдээрээ орцсон байгаа гэсэн үг. Бид нар өөрийнхөө гэмнүглийг цааруулж чадахгүй байсан. Харин Есүс бидний өмнөөс гэмнүглийг ингээд цааруулж өгсөн байна. Угааж өгсөн. Ингэснээр бидний гэмнүглийг үгүй болгож өгсөн тийм ээ. За тэгээд Бурханы нэгүслэр үнэгүй 예수 안에는 구속으로 үнэгүй зөвтгөгдсөн билээ. 해 주셨습니다. Би багасаа асан явангаа 그래서 십자가에 못 박혀 죽으셨죠, 그죠? 우리 죄를 대신을 그러므로 하나님의 은혜로 값없이 의롭다. бүр багасаа уйлж залбирангаа Бурхан минь миний гэмнүглийг уучлж өгөөч гээл баян залбирдаг байлаа. Харин нэгэн өдөр би Библийг уншсан чинь 살구서 Ром 3:23-24 бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс доторх залилтоор дамжуулан үнэгүй зөвтгөгдсөн билээ. Үнэгүй зөвтгөгдсөн гинэ. Тэгвэл би Бурханы үгэнд л итгэе. 이루지 못하더니 그리스도의 Ингээд багасаа би сүмд явдаг байжгаад эзэн минь намайг уучлаарай, миний гэмийг уучлаач гэдэг байсан. Харин миний явдаг байсан тэр гэмнүгэл миний гэмнүглийг Есүсийн цусаар бүгд уучлалцсан гэж. Тэгвэл би гэмтэй юу гэмгүй юу?
гэмгүй тийм ээ. Есүс загалмай дээр сувлагдсан нас барахдаа бид бүхний гэмнүүгэл уучлагдсан шүү. 우리 죄가 다 Илүү сонирхолтой зүйл нь юу гэж 아멘. сүүлийн үед миний нас сайн санаад орохгүй байна. Яана одоо би хэдэн настай юм бэ? 83 настай илүү? 내가 84-тэй илүү? Яагаад гэвэл тэрийг би цээж тогтоохоо болцсон. 내 80-тай ч байсан яах вэ, 90-тай ч байсан яах вэ гэж би бодоод байдаг. 80몇 살? Би одоо 83-тай юм байна. Харин эрүүл талдаа орно. Өглөө босоод манай библийн сургуулийн сурагч нартай хөл волейбол тоглоно. Хөл волейбол тоглохоор их сонирхолтой шүү. 83인데 Өсмөсөө гаргаад бас сайн байгаа. За илүү 아침에 일어나면 학생 정리하고 족구를 합니다. 족구를 해가지고 공차기도 하고 꼭 한 번씩 그렇게 하고 운동을 하면 운동이 참 재밌어요. Есүс бидний өмнөөс загалмай дээр сувлагдсан нас барсан байна. 중요한 것은 Энд 예수님의 피로 십자가에 못 박혀 죽으시고 бид гэж бодож байгаа нь гараа өргөөрэй. 신을 위해 사신 것이 아니라 우리 Бид гэж бодохгүй байгаа нь гараа өрөхгүй байж болно. За Есүс бидний гэмнүглийн төлөө гиссэн. 손들어 Яагаад Есүс бидний төлөө тэгвэ? 네가 아니어서 Тэгэх ёстой байсан бэ? Яагаад гэвэл бидний гэмнүглээс авраад Диваачинд явуулах гэж 죄를 대신해 Есүс загалмай дээр сувлагдсан нас барахдаа 왜 бидний авах ёстой байсан гэмнүглийн бүх ял шийтгэлийг Есүс авсан. 다해서 하늘 나라 보내시고 아멘. 그래서 예수님이 Бид нэр 십자가에 Христ Есүс доторх залилтоор дамжуулан үнэгүй зөвтгөгдсөн билээ. Бурхны нэгүслэр үнэгүй 모든 사람이 죄를 범하였으며 하나님이 тэр Библийг сайн уншиж сайтар 또 예수 안에서 тунгааж бодож үзсэн чинь би айлын хашаанаас илжигч ихэн сулгаалж чижсэн. Би айлын холгоолж чижсэн. Гэмтэй штэ. Тэр чинь гэм. Бүгд нүгэлүүлснээр Бурхны алдарт үрдэггүй. Яг энэ үгийн дагуугаас харахад би гэмтэй штэ. Гэм байгаа. Харин аврагч Есүс миний гэмийг булааж аваад явцсан учраас бидний гэмнүглийн өмнөөс нь загалмай дээр сувлагдсан нас орсон байна. Есүс бол Бурхны хүүхэд таны тушаалын дагуу загалмайд сувлагдсан нас орсон байна. 예수님이 За тэгвэл би гэмнүгэл үйлдэх нь үйлдэлсэн. Тий үнэн. Харин Есүс загалмай дээр сувлагдохдоо 있습니다. 하나님의 아들이신데 예수님은 하나님의 명령을 따라 우리 죄를 위해서 өөрийгөө илүү гэж. За Ром номын 3:23-ыг дахиад харцгаая. Бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс доторх зорилтоор дамжуулан үнэгүй зөвтгөгдсөн билээ. 했다고 За та бүхэн Библийг сайн уншиж үзээрэй. Би нүгэл үйлсэн. Харин Есүс миний гмийн төлөө загалмай дээр сувлагдсан нас орсон учраас уучлагдсан гэсэн. Уучлагдсан. Би гим хийж, муу юм хийж, булхай хийм хийж, хийстэж харин ийм бүх нүглүүдийг Есүс өмнөөс нь шийдэж өгсөн учраас миний бүх юм нүгэл уучлагдсан гэж Библи хэлж байна. Харин өнөөдөр орой би та бүхэнд хэлмээр байгаа зүйл бол миний гэмнүгэл хогвсүү пастрын гэмнүглээс гадна та бүхний гэмнүглийг явах гэдэг юм аа. Амен. 다해졌다고 성경은 말합니다. 근데 오늘 저녁에 제가 이야기하려고 하는 것은 목사 제 말로 гэмнүглийг уучлсан Есүс та бүхний гэмнүгэлтээр болохоор за та нарын гэмнүглийг та нар өөрсдөөгаа гэсэн болов 죄를 Есүс тгий хизээж тгийхгүй. Есүс өөрийнхөө амьнаас игтэн тавьж гэмнүглийг уучлсан учраас бидний гэмнүгэл гэсэн уучлсан гэсэн. Библи юу гэж хэлж байгаа вэ гэвэл бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэггүй. Христ Есүс доторх залилтоор дамжуулан Бурхны нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ.
모든 사람이 죄를 범하였음에 Хүндэт иргэд нараа та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна. 하나님 오늘 값없이 Бидний дунд гимнүгэл хийгээгүй хүн гэж нэгж байхгүй. Бүгд гим хийсэн. Бүгд хараад шийтгэл авах ёстой. Харин Есүс ирээд бидний бүх гимнүглийг өмнөөс нь авч 간곡하게 부탁드리고 мөн Библиэлд л тэгж нотлсон байна. За тэгвэл Есүс ирээд загалмай дээр удаасаа хатуулаад насарсан үед бидний гмийн өмнөөс гмийн нүглийг өөрөө аваад өмнөөс нас арсан. Есүс загалмай дээр цоглогдсон нас барснаар бидний гмийн нүглийн төлөөс бүгдийг 우리 죄를 대신해서 Авны бүх гмийн нүглийг Есүс аваа явсан гэж байгаа бол хүндэт тэрийг итгэж нараа та бүхэн гэмтэй юу гэмгүй юу? Гэмгүй ээ. За та нар гим хийгээгүй мө? Хийсэн шүү дээ. Тэгвэл гэмтэй юм биш үү? Яагаад гэмгүй гэж? 시민 여러분 Оо за. Хариултыг бидчээ тий. Тийм ээ. Есүс бидний гим нүглийн төлөө амнасаа золиослон байж 근데 어떻게 죄 өөрийнхөө бүх бас махыг өргөж өхүүлсэн байна. Тиймээс Ром номын 3:23 дээр бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэг. 우리 죄를 위해서 죽어 Харин Есүс Христ Бурхны нэгүслээр үнгүй зөвтгөгдсөн гэлээ. За, үнгүй зөвтгөгдсөн гэдэг нь юу гэсэн үг вэ? Гэм байхгүй. Тийм ээ, гэм байхгүй болсон. За, дахин нэг удаа асууя. Гэмтэй хүн гараа өргөөрэй. 하나님의 은혜로 Ой, 값없이 гэмтэй хүн гэж ах чинь. 없다. Гим нууцлагдсан гийн одоо гараа өргөөрэй. За, амен. Гараа буулгаарай. Яаж уучлагдаж чадав? Есүс ирээд бидний офстой байсан гим нүглийн ялыг өмнөөс нь авч загалмай дээр цовдлогдсон нас барсан. Бидний офстой бүх гим нүглийг баасан. Бишсэн урд нь би гимтэй болов, гимгүй юм болов гэж эргэлзэж байгаа л Библийг дараа нь харсан чинь би 못 박혀 죽으시면서 우리 모든 죄를 Христ Есүс дотор солилтоор дамжуулан Бурхны нэгүслэр үнгүй зөвтгөгдсөн билээ. Энэ зөв бидний офстой байсан харааллын төлөө Есүс өмнөөс нь хараал авч загалмай дээр тусаа орсон нас харсан. 예수 안에는 Тэгвэл яах ёстой вэ? Тэр үннийг зүрх сэтгэлдээ итгэж 구속하시고 되었느니라. хүлээж авах ёстой. 맞아요. Бидний офстой байсан өшөө авалт Есүс бүгдийн өшөө авсан учраас 못 박혀 죽으셨습니다. 그래서 우리 뭐래 그 사실을 마음으로 хэрвээ сатан бид нарыг хөөш чи гэмтэй штэ гэвэл чи амаатад чи 내전 사했습니다. тэнгэр чи мөртлөө намайг гэмгүй болсныг мэдэхгүй байгаа мó. Есүс бүгдийг уучлсан юм чи би гэмгүй ингэж хэлэх ёстой. Би нэгэн өдөр ажиллаар явж байсан чинь манай хүү над руу залгасан. 내가 죄인이야. Аава 맞아요. би найзтайгаа цантайгаа идэж байгаа л харсан чинь төрөвч алга болчихжээ гэсэн. 가는데 전화가 왔어요. Тэгээд за яжгаар одоо чи хаанаага гэсэн чинь Ванзанд би баригдсан байна гэсэн. Нүггүй 짜장면 Жантайгаа мөнгөний газар очиод ахаа сайн байна уу гэж мэдэлсэн. За сайн байна уу. Миний хүү өдрийн хоол мөнгө аваа явцсан гэж одоо андуурсан байлээ. Гэртээ орхио явсан байна. За би оронд нь төлчихё гэвэл за баярлалаа гинэстэй тий. Дахиж тий миний хүү дээр очиж чи төв мөнгө төлөх ёстой. Аав чинь хамаагүй гэхүү. Тэхгүй шүү дээ тий. Аав нь оронд нь төлчихвөл өөрөө төлөхгүй байж болдог юм шиг. Бид нар яг адилхан гэсэн үг. Бид нар гимнүгэл үйлдэхгүй ч гэсэн. Бид нар гимнүглийн төлөөсийг аваагүй ч гэсэн Есүс өмнөөс нь төлөөсийг аваад төлсөн бол дахиж бид нар дээр тооцдоггүй болсон. Есүс бүх хүнийг гимнүгэлгүй болгоод өгсөн байна. Загалмай дээр золиослон байж за Ром 3:23-24 бүх нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс дотор золилтоор дамжуулан
үнгүй зүтгэвчсэн. 그래서 성경에 모든 사람이 죄를 범하였으며 하나님 영광 이르지 못하더니 그리스도 예수는 구속으로 말미암아 하나님을 값없이 어렵게 하시는 모든 자. 예수스 존경하는 시민 여러분에게 부탁이 있습니다. та бүхний өмнөөс загалмайд зогцогдсноор бүх гимнүглийг угаасгана. 어떻게 하는 거냐? Та бүхний хамд орж болохоор бүгдийг угаасан учраас Есүст одооноос итгэцгээгээрэй заа юу. Есүс та бүхний төлөө загалмайд зовлогдсон нас барсан. Ингэснээр бидний бүх гимнүгэл уучлагдсан. Аамен. 여러분이 죄를 гимнүгэл үйлдэггүй хүн гараа өргөөрэй. 다 사했기 때문에 예수님을 믿는 겁니다. 예수님 내 죄를 십자가에 못 박혀 죽으심으로 내 죄가 다 사해졌습니다. 아멘. Есүс бидний гимнүглийг заатгсан. Тэгээд биднийг зөвтгөгдсөн гэж хэлсэн болохоос нүгэлттэй болсон гэж хэлэхгүй байгаа. Зөвтгөгдсөн гэж дандаа гардаг. Би олон пасторуудад ингэж заадаг шүү. Есүсийн дэлхий дээр гимтэй хүн болж нас харсан. Бид нар өвхтэй гимтэй л буцах юм бол энэ дэлхий дээр яаж амьдрах юм бэ? Есүс бидний төлөө загалмай дээр бүх цусаа урсгаж бидний гимнүглийг бүгдийг угаасан шүү. Одоо гимнүгэлтэй байна гэж битгий хэлээ за. 우리가 받아야 할 벌을 예수님 대신 벌 받고 싶으면 못 받아. 우리 죄를 다 사했기 때문에 Библийг сайн уншиж үзвэл бидний зөвтгөгдсөн гэсэн байна. 이제 여러분 죄인이라고 하면 안 됩니다. 나 죄를 지었지만 예수님 내 죄 다 사하셨어요. Өнөөдөр орой 어렵다고 해서 та бүхэн маш товчхон бас тодорхой энэ үгийг ярьлаа. 우리가 어렵다. Есүсийн загалмай дээр суулгагдсан тэр шийтгэл тэр 교회 안에 있는 목사님들도 солилтоор бидний гимнүгэл бүгд уучлагдсан гэдэг чухал зүйлийг ярьлаа. Ингэснээр бид нар юу гэд явж явахаар явж чадхаар боллоо гэсэн. Энд итгэрэй. Энд итгэх нь Есүст итгэж байгаа гэсэн үг. Та бүхэн Тэнгэрийн хаанчлалд очичоод буруу хүний заасан замаар явж болохгүй. 알겠습니까? 그걸 믿는 게 예수님을 тайлбарлаж өгч байна. 너 지옥 가면 안 됩니다. 만약 여러분 하나 딱 가려는데 천사가 막으면 천사야. 그렇죠? 하나님한테 이러기 전에 내가 하늘나라 올라오고 Гимнүгэл үйлсэн нь үнэн гэж Есүс загалмай дээр суулгагдсод биднийг цагаатгаад өгсөн шүү. Есүс одооноос талархаж амьдрах нь чухал шүү. Одооноос та бүхэн асуумаар байгаа асуулт байвал ганцхан хүний асуултыг аваад өндөрлөе. Асуулт байна гэж гараа өргөсөн хүн асуугаарай. 그 주님 앞에 감사하면서 사는 것이 Микрофон барьж аваад асуугаарай. За баярлалаа. 한 분만 질문해 주시면 돼요. Таны үгэнд би бат итгэж байна. 예, 말씀하십시오. 뒤에 손 Танаас 마이크 асуумаар байгаа зүйл байна. Бид нар мөнхийн гимнүгэл уучлагдсан гэдэгт итгэж байна. 예, 감사합니다. Гэхдээ 예, 말씀 잘 듣고 би өөрөө бас байгаа миний хайртай хан дүү насууд байгаа. Цүүн асуудлууд байгаа тэднэрт. 죄를 우리 Тэр зүү хүнд 확신합니다. 그런데 제가 бид нар ч гэсэн аварж өгч чадах уу, тусалж өгч чадах уу, тийм юм асуумаар байна. 어려운 Би ч гэсэн амьдрал дээр ингээд хэцүү зүйл байгаа. Ах тань амьдралт чинь одоо жоохон тийм байгаа ч гэсэн цаашдаа ингээд Есүс миний гэмээс угаач аварч өгсөндөө талархлаа гэсэн тийм сэтгэл төрөх байх тийм. Есүс миний амийг аварсан гэвэл бүр их л баяртай. 이제 그 선생님이 지금은 좀 그렇지만 조금씩 예수 내 죄를 사해 주셨다는 고마운 마음이 안 들겠습니까? 그렇겠지요, 선생님도. 예수님 내 죄를 사해 주었다면 고맙겠지, 그죠? 그래서 예수님하고 마음을 조금 가까이 해보세요. 그러면 좀 더 가까이 Есүс Бурханы хүү байхад загалмай дээр цоглогдсон байж бидний гэмнүглийг угаахаар нас орсон. 나를 간단히 정말 Тийм юм шин
Есүс амнасаа золиослох юм дээр ямар тоглоом шиг жоохон үлдээгээд тэгнэ гэж байхгүй. Та өөрийнхөө бодлыг хэсэг орхиод миний гэмнүгэл Есүсийн цусаар 100% уучлагдсан. Ингэж итгээрэй за. Ингээд Есүс таадахыг хүсэж байна. Дахиад нэг асуулт байвал хариулж өгье. Ойлгомжтой байсан уу? 생각을 버리시고 За сайн асуулт асуусан хүн ойлгомжтой байсан уу? 하게 죽으심으로 Тийм ээ. Есүс бидний төлөө загалмай дээр цовдлогдсон. 또 다른 질문하기 대답해 주겠습니다. 이해가시죠? 지금 아까 질문하시면 한 얘기 이해가십니까? 예, 예수님이 우리 죄를 위해 죽으셨습니다. Бид нар Магдалины дуун дээр ч гэсэн юм дуу байдаг шүү дээ. Алт түнгмэтийн зүйлээр гимнүгэл уучлагддаг юм аа. Ариун бурхан ураг болсон Есүсийн тэр цусаар гимнүгэл уучлагдсан. Гимнүглийн уучлал. Гимнүглийн уучлал. Эзэн Есүс миний гмийг уучлсан. Халелуя. Дууга өндөрсөн. Хамтдаа магтан дуулцгаая. Тэр цусаар миний гэм уучлагдсан. Есүсийн цус бидний гэмнүглийг уучлсан. Тэр цусаар дамжуулан бидний бүх гэмнүгэл уучлагдсан, гэм уучлагдсан гэж Библи хэлж байна. Ойлгомжтой юу? Дахиад нэг асуулт асуувал би товчхон хариулж өгье. Байхгүй юу? За энэ өрөө та бүхэн бидэнтэй хамт байсанд баярлалаа. Залбирснаар өнөөдрийн сургаалыг дуусгая. 이해가십니까? Ариун бурхаваа танд талархаж байна. Энэ болон бурханы өвөөтэй хамт цаг хуваалцсан байна. Бид нэр гэм хийсэн нь үнэн. Нүгэлтэйс хүн байсан нь үнэн боловч бурхан та биднийг Есүсийн цусаар аварч өгсөнд баярлалаа. 거룩하신 하나님 아버지 오늘 저녁에 이렇게 Бид 귀한 нар гэмтэй байсан. Харин Есүс бидний өмнөөс бүх яр шийтгэлийг авсанд талархаж байна. 은혜와 사실이시고 Мөнхийн Тэнгэрийн хаанчлалд очиж эрүүлтэй амьдрахад та тусалж өгөөрэй. Энэ ертөнцид амьдрахад таныг алдаршуулсан амьдралаар амьдрахад хүргэж өгөөрэй. Таны агуу эрүүл энэ сүм дотор байгаа бүх хүнд ялхам дүүрэн байх болтугай. Бидний гэм нүглээс аварж өгсөн гэдэгт итгэж байна. Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Аамен. Баярлалаа. Хамт байсан та бүхэн баярлалаа. Өнөөдрийн сургаалыг нүгээр өндөрлөж байна. баярлалаа. баяртай. 바라고 우리 모두를 주에서 크게 주시기를 바라고 믿습니다. 주 예수 그리스도 이름으로 기도드립니다. 아멘. 감사합니다. 함께 가셔서 감사하고요. 어제 집회 모두 마치겠습니다. 여러분 대단히 감사합니다.